Амар сайн хүндэт харагшаад таны анхааралда манай цаг дамжуулга. Өнөөдөр бид Бурят ТВ субок Түнхнэ аймаг Айлшар ерөнхийдөө тэгэд өнөөдөр энэ дамжуулгая Түнхнэ аймагын захиргааны толгойлогч Чингис Маншаевтэй хөөрөлдөхтэй. Чингис баярлалаа сайн байна. Сайн байна. За Түнхнэ аймаг хэр ажил хуурайнып хэр хөгжинэп Түнхэн аймагны ажил хөдөлмөрөө ихээр энэ бүтээж байна хайны 2023 онха манай Түнхэн аймаг газара оформляла захла. Тэр их ажил энэ 2-3 жилийн бүтээгэвт тэгээд л манай аймагын хөдөд 35 сельских поселений ажил хуушид газар хуу оформлялж байна. 34-ийн захла ашам поселение өшөө байж байна. Юунд хөдөө тэндэмнэх правила землепользования застройки гэдэг бага байгаад байна. Но тэрний мөнөө хаяар бүтээх ханатай байна. Тэгэхэд энэ ямар ажил гэж хэдэ газар туша энэ газара оформлял захалхада бид энэ проекты харгын проектуудыг гэр барилгын проектуудыг захлапты тэрний орды бид ажил хуршадан гэрвэгэвт газар угэвэга энэ юунд хөдөө манайшны Түнхэн аймаг национальный паркд байна юм бүхий газармны Түнхэн аймагын территории особо охраняемых природных территорий гэдэг оруулсан юм. Тэрэн дээр юушх харахгүй байгаа. Тэгээд энэ 505 федеральный закон бий болгож энэ нэний сашин дамжуулж энэ сэлдэмний газар оформлял захла. Тэр их ажил бүтээгдээ. Мөнөөдөр энэ харахад манай многоквартирный гэр баригдаад байна 8 квартирный манай залуу ажил худ ирээд энэ манда энэ по линии ЦРБ по линии образования тэгээд ба энэ их ажил бүтээгдэнэ. Тэгээд л харахад мөнөөдөрт ба их энэ национальный проектымны их хайнаар хөдөлн манай Түнхэн аймагт федеральная программар манда модернизация первичного звена здравоохранения гэдэг мөнөөдрийн өдөрт манай Түнхэн аймагт поликлиник баригдаж байна. Ба ихэд их ийм олон ажлууд нэ Түнхэн аймагт их бүтээгдэж байна. Их олон фельдшерско-акушерско пунктууд уже баригдаад байна. Хургуулны их олон ремонтод ороод байна. Тэгээд л цаашдаа гээд их ажлуудыг алин талаа авахад бүхий талаараа их ажил дэшин дамжуулж байна гэдэг бид. Түнхэн аймагт бүхийдээ хөдөн хүн ажил хунав. Түнхэн аймагт мөнөөдрийн өдөрт 20,396 хүн ажил хууж байна. Ихэнхдээ энэ төвтэй байна. Тийм үү? Она статистическая данная тем гараад байна. За өшөөтөр нэг федеральный програмд хөлбөд харгын юм бааз хавралдан тийм үү? Харгын мөнөө замья бид их энэ заах оролдож байна. Мөнөөдрийн өдөрт хойтгол нётору турон нилүү пусын хойтгол гэдэг харгын бид юу таргидэр гаргаад байна. Мөнөө тэгээд тэрэмнээ энэ ирэх жил захалд орох гэж мөнөөдөр захлаад нөгөө жил хэх гэж их ханаага тавиад байна. Тэгээд л ба энэ далхын тугрымны тор хават далхын хөсөр 2 км 500 м ба проект дөрөд байна. Нөгөө жил тэр проектны дүүрэх юм тэгээд тэрний ба захалд орох. Тэгээд л энэний хуу сашин дамжуулгаад л жил бүрийн проектд орох хэх гэж их хараад байна. Тэрэн үрид бид энэ аргамны өгөө проект гэх юунд хөдөө баатар газрамны тулаад л байгаа. Особо охраняемых природных территорий гэдэг. Болтонд мөдөрх юмда Түнхэн аймаг аянчилгын талаар гэл ихэр хөгжинхэ гэж аянчилгчд хэр явна. Ихо жил бүрээ ишо ихэл болж байна. Энэ жилээ өнгөрөн жилээ 2024 оны толходомны манай Түнхэн аймагт 287 мянган хүн манай аймагт ирж орж амраар гараа байна. Тэгээд л манай энэ залуушил их олоор их энэ кемпинг, глэмпинг гэдэг их барилгах энэ тэр жил 2024 онд манай Түнхэн аймагт жаргон проект бүтээгдээ 187 миллион хэгдэнэ мани предпринимательнууд их иж
Министерство туризма сукта ажил бүтээж ийм их мөнгө нашин асарж тунхэмэгтэй их хайхан байшинуудын барьж энэ туристуудын өөрийнхөө гэж их хана тавиад бүтээж байна. Тэрмнээ их зүг гэж харнаптай тэгээд саашда энэ маненга ажил хөдөлмөрчтэй бүтээж байна энэ туризмын талаар их хамаалсантай бид хувааранда. Тэгээд ихэнхдээ аянжлагчид хаашаашна гэж аршаан вышка Манай Дүнхэн аймагт их олон аршаангууд би ихэншин хувааранда манай курорт аршаан гэдэг оршдог, вышкэд оршдог, хангуруул оршдог, халуухан оршдог, тэгээд л бүр нийлүү пүсний гэдэг оршдог их явж байгаа. Тэгээд л харахадамны нажры зоны дунд өдөртөө ороход амралт өдөрнөт 10,000 гаруй хүн өдөртөө орно гэж харнаптай амралт өдөртөө на зоны дунд. тэгвэл мэдээ халуун аршаан ганцхан хүйдэн аршаан бигүү. Аршаан их олон Дүнхэмгэмнээ харахад бүхий гэдэл их алинш талд ораа хуу аршаантай байх. Зармины нэр шүгэ байж болох нөө тэгээд л их олон өвш зовлны их хөнгөрөөж тэйлх аргатай хүчтэй их аршаангууд маань Дүнхэмгт би их олон халуун шхитэн аршаангууд би. Хөдөөжхийн талаар хэр хөгжиж байна шиг их олон хүдэмнээ адууга их олоор барих болоод байна. Тэр адууга барж их табун коневодство гэдэг юм да. Тэгээд энэ манайшны хөдөө ажил хууж байна хүдэмнээ их олоороо тэдэний өтгөж ажил хөдөлмөрөө бүтээж байна. Зармин худалдаандаж гарна. Тэр тоже их хэнг. Тэгээд хөдөө ажил хууж байна хүдэмнээ их мөнө харахад туризм тал руу их харалсаад байна. Унда бага тоже. Тэндээ их худ мөнгө алтатай болно, доходтой болно гэдэг болох да. Мал тэжээхэд адуу тэжээнгээд үхэр жажи мал шою тэжээнэ. Үхэр мала харалсаад байна. Тоже их байна. Манд Дүнхэн аймагтмны 18 хозяйство КФХ гэдэг бардаг. Нэг сельскохозяйственное предприятие жаргон хлебобулочные изделия гэдэг бага хэрэн ашаандамны бага чиж индивидуальный предприятие худалдаж байдаг. Тария тардаг уу? Таряга манай Дүнхэн аймагымны 6,100 гэдэг толтой гектар юу таря талхая хадаж авж байдаг. Мөнөө жил их зарим аймагуудаар их гантай жил байгаа. Өвөх холуун ногоон юм муу байгаа. Тэгээд танай аймагтай хэр байгаа? Бороотой байгаагүй. Дүнхэн аймагымны их хада бурхатта эрхэн хад бурхадамна мания ход аршаангаж байх юм хор бороо. Дүнхэн аймагымны хадда эрхэн болоод их резко континентальный климаттэй. Тэгээд л өдөр бүри хор орж байдаг. Их юм. Тэгээд л ногоомны их гарж гандхэж тэрний бид Дүнхэн аймагымны балай мэддэггүй. Тарямны шейн гардаг. Манай энэ боряд улсда жыл бойы бид хоёрчга хоорыйдаг арнамтай по урожайности 24-25 центнер гектар авдаг. Манай сельхозтоваропроизводительный. Мөргөжилтөд хэр ажалны гэж дутагдал гэж бийгүү шийдэ специалистнууд, багшнууд, эмшид тэр талаар по линии здравоохранения орда жылнут тех хундышек байгаа моно шин ноён орж манай центральный районный больницада Батмалдович Бектиповый же энэ хүмүүн их тэр талаар их ажла тата тэгэл моно харахад здравоохранение талаар их чиж специалистууд хуу бүтэн байна да хуу хэн но хоргуулын тараар ба шихэн хэлэл специалистын их хэрэгтэй байна. Олон залуу багшнамны ба северлүү явшна. Тэрмнээ бір байна. Ханаш хэнгэпт, нёнгэпт но байна явшна.
Хунзан бага ондо тиши ябна нуж ябна синагу. Атток болнугу. Ток статистик данар манда болна переписер хархдамны маны тунхун эмэгтэй их байна 26 мянган хүн гэж тоолтой байна. Юунд дэхдүү манайсны эрхүү талха илээ бүхий ондоо эмгода ман тунхун эмэгтэй иржин туризмын талаар их ажил бүтээн халун зонда их олон хүүдэд банда ирээд эндээ хөдөлнө. Тийм байна. Муну сэрги тусга ябуулга болжан хинда иха хүндүшик саг болдайна. Тэгээд танай ямаг ямар нэг тохоломжоо гүшмэ үзүүлдэг байгаа ятайта. Нэг хэн дураа тоологшод юмэхнэ тийшимэл гэдэг байхад. Тэр тухайн захуулта. Нөө их хүнд сагт манай тунхан амгаа нутгийн хөөд басхад хоо ахшуулмны хуу варанда их тоо хөргөн энэ сети их олоро хуу бүхий магадумны юм сельскохозяйственные ба хуу солуулж бүтээж хуу их гуманитарная помощь гэдэг тэр антидроновые сети гэдэг булдын ба хуу тийрс элгэж байдаг. Тэгээд ба кард бүхий сельскохозяйственные мөнгө соглуулж энэ дрон аваад шо юм хэрэггээд мотоцикл хэрэгтэйгээд хутрэнэ хуу соглуулаад л хүүтэй элгээж байдаг. Их ажил тэр талаараа ба манай хүүд хуу их соглуулж иргэн их тэрний хэндагаж ханаад бид их баяртай байна манай тунхан эмгэнга аранцонд тэгээд л баана бид манай организация предприятиемд ба машин юм соглуулад элгэн ба их тоон мари тэр энэ маненга сэргшиттэй энэ эмгэнга гурнинга тло дэлж бэхэн хүүтэй хүчиж элгэж их хамалцаж байдаг. Мөнөчд баха исвоан ерхэн ветерангууд байха. Тэдэн юу хөнөптөд нэг ямар тооломж баха үзүүлд нөгөө ерхэн ветерануудаа бид энд ба их харалсаж туулсаж зармын их энд дэн шаталтай или юм осколок ранение мөтэ выходан ин ба буряд улстай зугалдаж больниц юмруу легенэп хамылснапта явуулснапта тэгээд л ин реабилитацияд баахнапта манай кабел нило пустынигад Парма Федоровна намне Саглуева тэ ин Иран худа 10 өдөрсө полностью его на все харжы лечение гарна ямар хэрэгтэй байлаа тэндээ главный врачымны кабел нило пустынде хараад ямар лечение хэрэгтэй гэдэл принимала 10 өдөрсө хуу полностью харжы гарна тэрний тэр их хэн реабилитацияг нэптэж манай талаар харагдана но хүүдэмнэ их баяртай тэндээ гарна тэдл хуу Иран хүүдээ хуу бір очередь болгоод хуу каждый бір хошодор хүүдэр оруулаад тэндээ болгож байна тийм ажил бүтэнэмтэй но ба тэдл ямар хэрэг гарнав ирээд манда хорходын бид сразу тренинг харалцаад хамалцаад л байна тэ. Зарим ветеранууд тэгээд художих юмэр яна ажилна өхөр мала тэжэна тийжэ дэмбэг ба. Фермер болна. Мөнөө тийм фермер талаар хүүд шүү манда хурангэр байна. Но бид энэ сельхоз отделы талаараа ба хилнэпт тийм арга шадал байна. Хэн сельское хозяйство явах гэдэмнэ пока худэмнэ авяга байна. Буряд хылы дэмжихэ хөгжөөхгэн баханаг сахихгэн программаар ямар нэг хэмжээ явуулганд танай нутагта аймагта өнгөргдөг. Энэ талаараа бид их ажил бүтээж байх. Энэ хургуулийн талаар манай бага шүү хургуульд шоороо детский сад яван исүүдэр их манай управление образования их ажил бүтээж байдаг. Буряд хылы өргөх, буряд хылы мартык гэж их ажил дамжуулж өдөр бүрээ хийж байдаг. Тэгээд л миний анхад ишөө нэг час энэ буряд улсын талаар министерство образования талаар ишөө нэг частный мэжгүүл буряд хыл дээр энэ ишүүд хургуулийн их хэмбэга шаннапта. Но тэгээд л бір янз бүрийн мероприятия конкурс ба бүтээж буряд хыл дээр знание своего родного языка гэдэг захватла.
их олон конференция ма бутинапты ажил худмөр их бурят хлыя мартуке бурят хлы дамжул хыгадл их ажил имани ананса ходы тервэх Цагаалган сурхарбаан нэрнда өмөрдөг. Бухи нэр надния хо сугла юм хыда бурят хлын дээрээ захланат бедем. Бетем. Урдд нэ ушо ямар төсвүүд байна вэ? Хуваалетта. 2024 онд өнгөрөн жылда бид их всероссийский конкурс участие принимала в создании комфортной городской среды. Тегедля биде тере хвалса же на маны тунхун мекта хрен ютукта 100 миллион оружия их парк их хенар бутеж хунзондо их явха марха газар хепте. Тегедля мону жил ине жил бага биде тере конкурста участие хавадалсы же бага 100 миллион дилипте. Тегедля новый жил тере трене их бутех гыжи на хрене мекта бага харжвенепте. Теремне их хүн зомна их хэ дуртай тренде харахта бір их гоими хейме хэдэн амархы газар амралтын газар гэд. Тэгээд л энэ мөнөдөрт бид районный культурный досуговый центр тунхын мектэмнэ хэрэндэмнэ үгүй трени ножил проекти хэж дуудшвэнэптэй. Тэгээд л энэ проекти хөлдөн мөнгөн талаар харахмна ямар программаар орох ёо гэж. Мөнөжил дуудхмнэ тэгээд л тийм харж венэптэй. Мене 23 онаа их олон проектууд манай хэрэн аймагт горхон шуулын шинэ хургуул барих гэж баа проекти 23 онаа хэд ножил дүүрхэмнэ физкультурно-оздоровительный комплекс гэд баа проект хийж венэптэй. Манда тема их центр үе трене баа хийж ножил баа бүтэх жанатай. Их олон ажлнууд проектын талаар хийгдэж байна. Энэ их бариад байгаа юм да газар үгүй гэж их хүнд байгаа. Тэр ажлаа бүтээгээд л бидсний бүхий баян ханаанд юм проектында хийж венэптэй мөн. Тэгээд л нөгөө жилаа бүхий проекте мөнгөн талын bëдэрж программаар оролцож хууж тунхаймтай барилгах их харж венэптэй. За Чингис Баярич ийм хонирхолтой хөөрөлдөө өмхтхэнд наяха баяра мэдүүнэптэй ажилдад нэ өшөө амжилтаа аймагт нэ өшөө дэшэ хөгжил байгдагш хүсэх байнэптэй. Баярлалаа. За хүнд харагшат энэгээр дамжуулгам нэ дүүрбэ дахин уулзраа баяртай.